За англи хэлний хамгийн өргөн хэрэглээтэй hope, wish гэсэн хоёр үйл үг хэрэглээний дотроо ирээдүйд чиглэж ямар нэгэн зүйлийг бидний хүссэн шиг найдаж буй шиг болохыг илэрхийлж хэлдэг хоёр үйл үг байна. Тэгэхээр энэ хоёр үйл үгийг ямар үед хэрэглэхийг хамтдаа суралцъя. За hope болвол болох боломжтой зүйлдээ бид нар хэлдэг. За жишээ нь I hope that the weather will be nice for our trip. За өөрөөр хэлбэл цаг агаар бидний аялал дээр сайхан байх болно гэж найдаж байна. Цаг агаар сайхан байх нь probable буюу магадлал байгаа боломжтой зүйлээр бид нар үгэлж I hope-ийг илэрхийлж хэлдэг. За wish болвол improbable буюу магадлалгүй зүйлээр бид нар wish гэж хэлдэг. За өөрөөр хэлбэл энэ одоо хүсэж байгаа зүйл бол магадлал байхгүй гэсэн. I wish I could travel the world. За өөрөөр хэлбэл би аялахыг дэлхийгээр аялахыг хүсэж байна. Гэтэ энэ бол магадлал байхгүй байдлаар илэрхийлж байна. But I don't have money гэдэг агуулга нэмбэл энэ агуулга бүрэн гарч ирнэ. За тийм учраас hope болвол боломжит зүйлээр бид нар ашигладаг, харин wish болвол боломжгүй зүйлээр ашиглаж илэрхийлдэг үйл үг байна.